Баярлалаа ихтэй. Сайн байцгаана уу? Сайн. Сайхан амарсан уу? Сайн амарсан. Сонсож. Бид өмнөх хичээлээр юуны тухай судалсан бэлээ үү те? За, манханы юм. Бид өмнөх хичээлээр интернет шилэн ном унших тухай судалсан. Ном унших сурсан тийм ээ. За тэгвэл гэрээ даалгавар юу өгсөн өмнөх хичээлийн залуу? Онцлог номынхоо онгийн хэлцэн үзэг тэгээд тав чагаал үзэг юм. Тэмдэглээ гэсэн тийм. Бүгдээрээ гэрийн даалгавар хийсэн үү? Хийсэн. За сайн байна. За тэгвэл тэмдэглэл хөтөлсөн байдлаар хин ангийнхандаа олон багштай танилцуулах уу? За тунгаа. Би яагаад фото явуулсан аа эсвэл ямарсан тиймээс 2006 оны хэлхийдэж гарсан. Тэгээд зохиолч нь болохоор Эпол автор гэдэг зохиолч нь зохиогч. Тэр гоолтойгоо болон нархан гомбо гэдэг хотоогоо хайлтгаатайгаа агуулгын орж ихтэй таарсан болохоор гарч ирэхдээ Азиараа болон Айц төрөө инээс их сатсан юм байна. За өөр хин. Хаалга. Долоон дэд хэрэг ном уншсан. Хэлцэн 2006 Жанны таштаг гэдэг нэг чанарын өөрөөс хэлээ аваад шилхэн бүлэгтэй. Тэгээд тэр бүлэг нэг хэвээр нэг өдөр дараа үүсэлтэй ажилтаа үүсэлт хийдэг болов. Өөрөө их хацаа хийсэн. За одоо нэг хүүхдийг авах тийм. За ажиллаа. Би болохоор 2007 оны хэлхийдэж харсан. Зохиолч Роберт Хантийн аав гэж зохиол уншсан. Энэ зохиол дээр болохоор нэг аав анхлыг зүтгэн аав дээр ирж очиод аавдаа барьсан хамгийн том бэлэг барьсан тухай. За тэгээд өмнөх юм тийм ээ. За бүгдээрээ сайн байна. Бүгд гэрхэн даалгавар хийсэн юм тийм ээ. За шинэ хичээлд орохлоо. За хичээлд орохдоо бүгдээрээ өнөөдөр хичээлээр яг уу байрлал тэгтээ байх хэлцээ тийм ээ. За нэгдүгээр моншин шүү дээ. Зааврын дагуу ажиллах. За ажиллахтаа яа гэж байна? Баярлалаа. Хичээл байна тийм ээ. За амбисэл За үүндээ гэрээ хэлэхэд дасгалыг төрүүлж дууссан гүйцэтгэсэн бүгд нь бусад дуусаагаа хөвгтэй дэмжлэх болоод тусалцаа болох зүйлээр юм шиг заяа. За багш нь та бүхний урдаас дасгал байлгасан байгаа тийм ээ. Нэгдүгээр дасгалыг бүгдээрээ сайхан уншаад хийж хэлээ. Дасгалыг 10 минут явуулаад үзэх байгаа. Тэгэхээр сайн дасгалаа уншиж шүү дээ.
Тийм үү. Болж байна. Тийм. За сайн. Шаа. Чилээд өвдөлтөн сайн чах гэж. Нөгөө тийш нэрвүүлээ. 1 2 3 4 заавалсан уу? За ямар өдөр өссөн байна?
ингэж гарч ирж байна. За хажууд нь Энэ нэг хэлж авсан. энэ нэг л гарсан чи. Өөр санаад бүгд ялсан. Таталтай юу яасан бэ? Итгэх бол таарч байна. Өөр санаа тань уу? Би энэ тусч явсан. За би эндээ тусалж байх хэрэгтэй. Тэ? За тэгвэл санаад чи хитэ амтаа гарав. Дөрөв амт. Тэгээд хитэ дөрөв амт гэсэн тийм. За дөрөв амт юу гэж хэлсэн бэ? Дөрөв амт хэлсэн үгийг за намхаа заа юу гэж гэж хэлээ. За сарвч. Намайг багаар нэг тоодох үйл жигөөс учиргоос гэж. За хуулаа. Намайг багаар сайн мэдээж би үнсээ хэлж байна. За одоо шиг юу үлдсэн? Тахтаа үлдсэн. За сод билүү? Дээгүүр нисч явж байгаа. Үрийн дээн нуураа тэгээ энэ бод болсон. Тэгэж хэлээд хамгийн анхны тахтаа болсон шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэ үлгэрээ одоо өөртөө шингээгээ тааж авчмаар ямар сайн чанар байсан бэ? Хараа хэлээр ааштай. За. Окей. Сайн чанар юу байсан? Нэг тусах байх гэсэн чинь Нэгний мөнгөлөг хийсээс болчихсон чи. Заавал хажууд маа өөрөө хажууд байгаа ээж аваа найзгаа өөрийнхөө сайн үлгэрийг яасан байна. Өөрийнхөө ойр дотны бүх хүмүүс тэр авч үзсэн байна шүү дээ. Манай ажилт маа тийм маш мундаг. За хавьян бат юу гэж бодчих. Өөртөө би энийг л нэг өөртөө шингээгээд авчийтаа гэж бодсон. Санаа ахмадаа л юусэн яах вэ? Үнэхээр хэвээр яа гэж бодчих. За алтан биений хайлах тухай амьдрах төлөвлөж чинь. За содоо болж чинь. Ихтэй байх чинь тийм. За маш сайхан гоё үлгэр тийм ээ. За тэгвэл сая бид нар энэ үлгэрийг ямар орчинд уншваа? За интернет. Ангита. За ангид үзсэн орчин гэдэг тийм. За кабинетэд гэдгсэн. За тэгээ компьютероос уншчихлаа гэж байна. Их маягсаа интернет орчинд уншлаа гэж байна. За ерөнхийдөө бол яасан бид нар ангид уншлаа, кабинетэд уншлаа. Гэхдээ бид нар хаанаас олж шүү? Интернетээс олоод уншчихлаа шүү дээ, тийм ээ. За тэгвэл багш нэг ном үзлээ. Ямар нэртэй ном байна? Диза. Энэ номыг уншсан уу та нар? За. За их гүгүүд ирнэ уншсан, тийм. Зарим нотооч гэсэн уншсан байна, тийм. Ийм цуврал ном байдаг шүү дээ, тийм. За тэгвэл саяны та нарын интернетээс олж уншсан энэ үлгэр. За энэ ном дээр байгаа хоёр ямар ялгаа юм бэ? Энэ ном хоёр ямар ялгаа? За намхад Баша энэ диза болохоор олон юм цуврал номтой. Харин энэ ном болохоор энэ үлгэр болохоор ганцхан. За үйл явдал нь болохоор ганцхан гэдэг үг чинь. Энэ болохоор маш олон үйл явдалтай гэж хэлсэн санаа тийм. За алтан Диза дээр хүний хэлсэн үгийг хажууд ингэ бичсэн байдаг гэж шүү дээ. Ямар мундаг юм бэ нэраа? Тийм ээ тийм. Ихэвчлэн энэ юунаас бичсэн байна? Зураг тэгээд За үг байна тийм. Бисэн үг нь юу бичвэр байна. Өөр юу байна? Янз бүрийн дүрснүүд шүү дээ тийм. Ингээ ярьсан үгийг ингэ дүрсэн ингэ гэсэн юм хийцэн шүү дээ. Багш нь асуултаа ингэж хэлсэн шүү дээ. Энэ хоёр ямар ялгаатай байна гэсэн. Дизайн болохоор ингээд хүний хэлсэн үг хажууд нүчээд харин эвтэйдэр хамтан болохоор ингээд бүгдийн цууруулаад хэлдэг юм. Бүгднийг хэлбэрт оруулаад хэвэл юу яцсан байна? Үргэлжлүүлээд ингэ хэлсэн ба шүү дээ. Тийм аа. За Нэг нь комикс нэг нь комикс биш. За нэг нь комикс биш. За өө хамгийн гол юм хэлээ чи өвдөлтэй. Энэ яасан байна уу? Хэвлэгдээ төвчээс гарсан. Хэвлэгдээ гарсан. Машин гадаг гарсан ба шүү дээ. Харин энэ болохоор компьютер буюу интернетд яасан байна. Интернетээс олж уншлаа шүү дээ. Нэг нь захин хэлбэрээр нэг нь яасан байна уу? Хэвлэгдээ шүү дээ. За тэгвэл хүүхдүүдээ бид нар өөрсдийнхөө үндсэн програмыг ашиглаад үүнтэй адилхан юм
ном хийж болох уу? Болоо. Ийм зурагтай. За тэгээ хажуудтай энэ текст гээ. Энэ ном хийж болох уу? За гэд ямар програм судалсан байгаа л одоогийн байдлаар Microsoft Word судалсан байгаа. Тийм Microsoft Word програм судалсан байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ Microsoft Word програм ашиглаад нэг ийм номны нэг ийм хуудас хийцгээе. Хуудас хийцгээе бүгдээрээ. За тэгвэл олон хуудасууд нийлээд юу болох вэ? Ном болно. Номнууд нь олон байх гэсэн маа. Зураг буюу комикс ном болох юм шүү дээ. За тэгэхээр бид нар яг нэг хичээлээр ном хийж чадахгүй учраас өнөөдрийн хичээлээр яах нь зүгээр ийм зурагтай хуудас хийцгэх юм тийм ээ. За хамаас өнөөдрийн хичээлийн сэдвээр тавиад зурагтайс дэсээ
Үсний өнгийг үү? За та нар ямар өнгөтэй болсон байна? Тэгэхээр бүх өнгөөр тий. За үсээ чийгээс сонгох. Яаж үсээ сонгох гэсэн? За тэр арга дээр энэ хараад shapes style гэдэг тий. 80 дотроос сонгож байна шүү. Хаасан. Хаач авсан суугаа. За. За бичвэр оруулахдаа нэг юм анхаарах хэрэгтэй. Нэг рүү гаргаарай. Юу бичсэн бэ? Орооныхаа зөв байдлаар. Орооныхаа зөв байдлаар бичиж байна тийм. Зөв байдлаар чирээ. Нэг маа.
зөө. За. Мөн анхаараа бүгдээ. Энэ нөгөө нэг хэлсэн хэсэг ба шүү нөгөө гошуу. За тэрийг нөгөө тийш нь эргүүлээ гэж бодъё л да. Өргөлийн сураа асуугаадсан. Нөгөө тийш нь эргүүлэхийн тулд дээд талд нэг ногоон цэг байгааз. Энэ болохоор шар цэг, энд ногоон цэг гэсэн тийм. Тэгвэл ногоон цэгээ ингэ яах вэ? Эргүүлчих. Тэгэхээр нөгөө тэнэж юм. Нөгөө талд ирчихэж шүү дээ. За энэ болцсон уу? Болж байна уу? Хоёр зураг хугацаар авсан юм. Наагш нь гэдэг яах вэ? Түрүүлж дууссан хүүхэд яах ёстой вэ? Бусаддаа туслах шүү дээ. Хажигнаад ч туслаж. Хажигнаад туслаж. Сайн юм орно яа. Энэ маа чи дураад. Оо манай нэг массаж. Шинэ мэдлэгээ хэлэлцээ хүний хэлсэн үгийг ерөнхийдөө олвол яах нь эдгээр зүйлснүүдээс энийг одоо ерөнхийдөө бодож байгаа бодолтой шүү дээ. За яг нэгэд сонгоцсон ч болно шүү. Тэгээд жижиг хөвчүүлж хөвчүүлээ. Хөвчүүл манай бол хөвчүүлээ. Шинэ мэдлэг байгаа шүү дээ. За шинээр олж авч байгаа мэдлэгүүдээ төвчтэй тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл зураг интернетээс оруулалтаа яах юм бэ? Тэгээд стайл үсийг сонгож оруулалтаа яах юм бэ? Тийм ээ. Өөрсдөө тэмдэглэхийг хэлж байна. Чин дууссан уу? Санамхаа дууссан. Ано дууссан. За дууссан байна. Ачаатмаа сайн байна. Маш хурдан бичиж шээ. За сорь. Арал дууссан байна.
Өнөөдрийн хичээлээр юу гэж сурсан юм бэ? Өөр өөрсдөө үнэлнэ бүгд. Өөрөөр жоохон бахархсан уу? Аа. За гоё байсан гэж тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээлийн хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байсан та нарт? За намхаад ямар зүйл? Нөгөө гарын зүг байдлаар хурдан бичгэн л хэзээ байсан уу? Гарлуу гоё харсан уу намхаа? тийм үү. Аа. Үсгнүүдээ батсан байна. Аа. За алтан батад юу бэрхшээлтэй? Нэг бэрхшээлтэй байгаа нөгөө алхам заавар нөгөө. Асуудлаа заавар нэг алхмаар гэсэн болохоор бэрхшээлтэй байгаа. Алтан бат хамгийн түрүүнд үссэн шүү дээ. Алтан бат мөнгөс. За өөр юу бэрхшээлтэйсэн? Эхлээд ингээд нөгөө амьтдын хэлцүүгийг бичгээд текст өгч гэдэг аюул даавар гэдэг жоохон бэрхшээлсэн. Аа. За. Тэгвэл цаашид бид юун дээр анхаарах юм бэ нөхөд те? Хурдан бичээд сурчих юм баг ерөнхийдөө болчихно гэж үзэж тийм үү? За тэгвэл өнөөдөр бид шинээр юу мэдэж авсан бэ? Шинээр юу мэдэж авсан? За. Ам үлдээ. Нөгөө интернетээс Word руу зураг оруулах. За зураг оруулах гэсэн чинь. За тэгвэл яаж оруулах юм бэ? Мега хөшлөлтэй. Юу? Маусаа нөгөө зурган дээр байлуулаад маус хоёр дээр дараа copy image. Дотоод хэлэх copy image. Нэг өмнөөдөө санагдаж байна. Copy image тэгээд хараад Microsoft Word руу оржоод юм. туслаад яах юм? Тест. За өөр юу шинээр мэдж авсан юм? За
өөр. Шүтэн хэлэхгүй юм. Өөр. За, Research Shakespeare дүрс сонгох. оо янз бүрийн дүрснүүдийг авсан тий. За ямар алхмаар оруулж уу дүрсээ бид нэ? Арай өөр юм. За. Insert руу ороод шахас тэрний дээр дараа тэрний харахад За юу вэ? Insert. За надад багш нэг хэлээд та нарыг дараа нь хэлж заяа. Insert-ний shapes. Тэгээд callouts гэсгээс өөрийнхөө өссөн дүрсийг сонгож авсан тийм. За ингээд өссөн дүрсийг сонгоод авсан чинь усаар ямар хэлбэртэй болсон байлаа? Нэмэх хэлбэртэй болсон юм. Тэр үед нь яасан? Тийм ээ. За маш. За нэг томьёодоо дахиад хэлье. Insert. Тэгээд shapes гэж хэлэхгүй шүү. Shapes. За тэгээд хааш орсон блэ? Callouts. За зүгтээ. За өөр юу шинэ? Хамгийн сүүлд Дүрсийн өнгийг сонгох. дүрсийн өнгийг солисон тий. За. പക്ഷെ бас нөгөө текстийнхаа өнгийг сонгох. Текстийнхаа өнгийг өгсөн солисон зааж гисэн шүү дээ тий. За зураг туудас ерөнхийдөө байсан. Бүгдээрийнхээ зураг туудас та нар эргээд хардаа. Гоё ярдч чинь тий. Өөрөөсөө бүтээсэн юм шүү дээ. Маш гоё. За сайн байна. За одоо сууж аваад миний хүүхдүүд гэрээ ханаалбар хийлээ тавьчих. Хаяг чи. Дээрээ дахгүй. Уншсан захин номоо ашиглан зураг дээрээ гэж. За. Ямар захин ном уншсан бэлээ та нар? Тэрний өмнө 5 яв. Өмнөх хичээлээ захин ном уншсан гэсэн. Тийм өөр байгаа шүү дээ. Сая бүгдээр ажил дээр уншижсэн зураг бүтээжсэн бол одоо өмнө уншсан зураг үлгэрээ зохиол ашиглаад та нар өөрсдөө зохиомжтой зурагтуудаас бүтээж байна. Одоо бүтээлээ бид яах ёстой юм гэсэн? Хадгалах ёстой. Бүгдээрээ өөр өөрсдийнхөө нэрээр дэлгэсэн дээрээ хадгалаарай. Хичээл идэвхтэй олсон хүүхдүүдтэй баярлалаа.